За Шанхай зорж ирсэн хүмүүсийн одоо заавал үзэж сонирхох ёстой газрын нэг нь бол одоо энэ Лоянфан байгаа. Хуучны одоо тухайн үеийн Шанхай бэлт чинээтэй эхэс ноёд бол өрнийн архитектороор захиалж бариулсан одоо хаус маягийн эдлэн газрууд байгаамаа. Одоо бол одоо соёлын онцгой өв дурсгал болсон. Шүйхүй болоод Луван дүүргүүдэд олон бий. Хуучны Шанхай тухай кинонуудад одоо их гардаг да. Гол архитектор чинь Словакийн иргэн Хьюдо Класла 1918-аас 47 оны хооронд 50 гаруй томоохон төслөөр нийт 100 гаруй байшин барилгыг бариулсан. Шанхайд соёлын өв бол одоо шин цагийн бүтээн байгуулалтаас нь ч үнэтэй. Зарим ийм байшингуудыг одоо тусгай бэхэлгээ хийж, суурьаар нүүлгэн шилжүүлжсэн одоо маш их зардалтай нүсэр ажлуудыг хүртэл зохион байгуулсан билээ. Үүний нэг нь бол одоо Шанхайн Төв театрын барилга. Одоо хажуугийнхан замыг өргөсгөхийн тулд одоо 60 гаруй метр газарт суурьаар нь гулсуулж нүүлгэн шилжүүлсэн. Хятадын коммунист намын анхны хурал болж исэн байшин юм байна. Одоо энэ хүмүүс ирээд дурсгалын зураг авахулж байна. Энэ жил чи Хятадын коммунист намын 100 жилийн ойн жил шүү дээ. Бээжинд ирсэн газрынхан Хятадын хуучин нарийн гудамж хуутууныг зорддог бол Шанхайд ирсэн хүмүүс энэ Шикүмэн болоод Нун тангуудад ирдэг. Миний ирсэн энэ Шин Тянди гэдэг бол одоо Шанхайн хамгийн зартай Шикүмэнүүдийн нэг. Явган хүний хөх тоосхон зам, одоо хөх улаан алгалсан тоосхон хан, гоёмсог такт одоо эртний цонх, тэгээ Европ өнгө төрхтэй одоо энэ ханын зураг чимэглэлүүд энэ төр нь бол 1920-30-аад оны үеийн Шанхайд ирсэн мэт санагддаг. Эдгээр байшингийн дотор талд нь хамгийн орчин үеийн шийдэлтэй одоо баар, ресторанууд байгаа. Энэ бол хуучин цагт одоо Шанхай язгууртан эхэс дээдсийн амьдарч исэн гэр хүрээ байгаа. 1990 онд одоо сэргээн засварлаж одоогийн энэ өнгө төрхөнд нь оруулсан. Ингэхдээ 8000 гаруй оршин суугчийг 600 сая оны нөхөн төлбөр өгч нүүлгэн шилжүүлээд 150 сая доллараар одоо энэ бүх бүтээн байгуулалтыг хийсэн байгаа. За Шин Тянди язгууртнуудын гэр хүрээсэн бол харин энэ Тэнзи Панд одоо ард иргэд амьдарч байсан газар. Мөн хаягдсан үйлдвэрүүд олноороо байсан. Мөн л одоо 90-ад оны ихээр ард байдлаар одоо сэргээн засварлаж уран бүтээлчд соёлын үйлдвэрлэл эрхэлж ирсэн. За энтхийн нэг онцлог бол одоо яг энэ нэг давхартай ийм шин цагийн урлагийн хийцээр засаж тогтчулсан ийм урлан ийм газруудтай боловч одоо хоёр давхартай айлууд амьдарч байдаг. Тэгээ энтхийн айлууд бол одоо энэ шин цагийн урлагийн дүр төрхтэй яг энэ газрынхаа нөлөөнд автаад одоо гэр орноо мөн ийм байдлаар засаж тогтноолдог мод дэлгэрсэн гэсэн. Шанхай царин ганц танилтай хүн. Манай найз музейн системд ажилладаг өсгөө байхгүй юу? Тийм болохоор Шанхайн бас өөх төхөөс надад сонир сайхан юм дуулгаж магадгүй гэж бодож байгаа. Шанхайд ирснээс хойш би одоо нэг хуучин Шанхай, шин Шанхай гэдэг хоёр хөвгтэй Шанхайн тухай ерөөсөө мэдэх юмгүй яваад байгаа. Тэгээ одоо найзтай хэлсэн чинь намайг одоо ийм их дэлгүүрт одоо дуудчихлаа. Орчин цагийн одоо энэ их том гялцал дэлгүүрээс 100 жилийн өмнөх Шанхайн хуучин зээл рүү ингээд шууд орж ивчихна гэж өстой сонсонгүй. 在这里你会感受到那当时上海人的那种风情那时候的房屋建筑，那时候的广告牌，还有北京人的胡同，在我们上海的叫弄堂你看这里它复制的上面很小的这个有一个木头栏杆。以前上海人居住房子非常的紧张，很拥挤，然后阁楼上都是住人的这是老上海的化妆品的一个广告。你看这个漂亮的女孩子，她用双美人牌香粉，这个香粉呢，就是现在我们用的那种乳霜。我小的时候也说，你涂什么呀？我涂香粉，就上海话叫香粉。 90-ад онд монголчуудын нөгөө хөргөгчин дээрээ нааж исэн гоё хятад хүүхнүүдийн плакатууд ч одоо ихэвчлэн Шанхай эмэгтэйчүүд тэгээд ямар нэг гоо сайхны бүтээгдэхүүн одоо сурчиж исэн тухайн үеийнхээ одоо бүтээгдэхүүнийг сурчиж исэн ийм дандаа сурчилгааны зурагнууд байсан юм байна. Энд тэгэхээр чи одоо жишээ нь 30-ад оны үеийн одоо кремний сурчилгаа байна.
这是以前上海人出行的交通工具，上海人叫黄包车，黄包车。 Энэ одоо сайхан залуу ахтууд манчтай хүмүүс жирээд энэ хүн тэрэгэн дээр суугаад зураг авах гэж байгааг харагдаж байна л да. Сүүлийн үед одоо хятадын залуу үеийн хуучныхаа уламжлалаар гоё улс үндэстнэрээ бахархах одоо ийм үзэл бүр мод болоод байгаа. Найз маань намайг одоо их гоё онцлогтой хоолны газартай л гэж байна. Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтоны одоо ирж идэж ирсэн хоолыг нэг гэж байна. Яг пицца гоцоод явчихсан би одоо баяртай байна. 这就是咱们上海的汤包，很烫，就是把这里面的汤吸出来。 энэ ч одоо ингээ бөөжсэн чи ингээ 这样， сэлцгэнсэн өрөөд ирлээ шүү. 这样，慢慢的震，对，很烫，当心慢一点，OK， 很烫。 Шүлтөө бууснаа шүлийг нь сороод дууссан чинь ингээд нэг зургийн палитр шиг юм үлдчихлээ буудгийг. Шүлээгээ сорчоо урдыг нь иддэг гинэ. За Америкийн ерөнхийлөгчийн амтрахаж явсан шүлтөө буузыг найзынхаа буйнаар амсчлаа. Ерөөсөө яг битүү шүлэл юм байна да бараг. Би чинь зүгээр энгийн буудсны шүлийг сороод үйд идэх хүн. Өстө надад зориулагдсан юм. 好吃，这是什么？ 这是汤圆，上海人叫汤墩，汤墩。这里边呢是2种馅儿，一种是甜的，这样的那个甜的黑芝麻的吃过了甜的。等会儿你再尝一个这个咸的，是肉馅儿的， 肉馅儿。 Намайг чи лавтай хойд нутгийн хүн учраас махан дуртай ах. Манай энэ урд нутгийнхан бол чигэрдэг өдөө дуртай гэж ярьж. 时间真快，那接下去我们就再一次告别。但是我觉得还想推荐你去看一下，我们上海的一个老风情的一个演出，我想你也会喜欢的。谢谢。 Дэлхийн нийтээр цар тахлын хөд хорионд байгаа энэ хүндхэн өдрүүдэд одоо улс орны аялал жуулчлалын салбар ерөнхийдөө уналтын байдалд байгаа. Харин хятад бол бүр эсрэгээрээ дотоодын аялал жуулчлалаараа энэ орон зайгаа нөхөж аялал жуулчлалын салбарынхаа одоо орлого ашигыг хадгалж барьж чадж байгаа. Энэ жил бол одоо давхарцсан тоогоор 4 тэрбум гаруй хүн одоо дотооддоо аялна гэсэн тийм төлөвлөгөө гарсан байгаа юм байна лээ. За өнөө орой би одоо бас сонин сайхан үзүр үзнэ тийшээ явлаа. Хятадын кино одоо иддэг зураг шиг бүсгүүчүүдийн төг Шанхайгаас эхэлсэн. Төмний нүд хожирлон олонний өмнө гарч ирсэн тэдний дэвжээ бол өнгөрсөн зууны 30-40-од оны Шанхайн уушин газрын энэхүү тайзаа. Энэ бүхнийг одоо үзүүлдэг одоо Шанхайн хуучин 30-40-од оны Шанхайн үеийг үзүүлсэн ийм жижиг тоглолт гаргадаг ийм барууны хийц засалтай ресторанд орон хоолой идэж байна. Шанхай аялал маань энэ хүрээд өндөрлж байна. Он цаг шиг Хуанпуй их мөрний эрэг дээр одоо цаг болоод өнгөрсөн цагийн гүр болсон соёлын энэ хотод өнгөрөөсөн өдрүүд маань цөөхөн ч одоо үзэж харсан зүйл маань болон үлдэж байгаа дурсамж маань зузаан байна. Өөрийнхөө одоо үзэж харсан зүйл одоо санагдаж бодогдсон мэдрэмжүүдээ та бүхэнтэйгээ цухалсан ч болохоо хуваалцгаж хичээн гүйлэн зорилоо. Болагтай минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.